За trust me guys. Яг энэ үеэл амар гоё хий заяа. Яг энэ тогшох. За hi guys, шинэ влогтой тавтай морил. За өнөөдрийн влогоор тайдтэй зүгээр нэг гоё энгийн өдөр тутмын өөрийнхөө нүрээ буддаг аргаас хуваалцъя гоё. Get ready with me тийм гоё makeup tutorial бичлэг бас хийгээг удсан юм чинь нэг гоё хий гэж бодлоо. Яг одоо бол би ингээ skin care-эл хийцэн байж гин. Тэгээд нэг өнөөдөр өглөө нэг гоё зав гараад маск тавилаа. Ер нь бол би яг нүрээ будахынхаа өмнө нэг тийж маск бас тавьдгүү. Гэхдээ бас хаяа тавихаар яг бас айгүй гоё ярьс бэлдээд дараагийн бүтээгдэхүүн тавихаар айгүй гоё болд юм санагддаг. За би болохоор энэ UV Master гэдэг ийм тос сүлгүүд хэрэглэж байгаа. Хоёр ийм гурван дээр ингэж аваад тэгээд skin care-ийн дараа нарны тос төрхтөг. Өдөр болгон нарны тос төрхтөг. Тэгээд хүзүүрөө бас гоё оруулж өгнө. За яг одоо миний байгаа skin situation гэх юм бол жоохон ингэж нүрийнхаа захаар жоохон батг гараад байгаа минийх. Энэ сая яг Америкийн усан таарахгүй зөөлдөд тэг усандаа таарах гэж миний арьс угаас Америк явах болгонд эхний нэг сар хэдэн сар жоохон батгтай байж байгаа. Тэгээд тасч ирээд гайг болдог. Одоо буцаа Монголд ирсэн ч юм бас буцаа жоохон юм гараад байгаа. Би бол хөмсгөө нэг застгүй тай тэрийг бас мэдж байгаа бах. Хаяа нэг застдаг. Тэгээд засахтаа зүрхөө зэрлэгийг ингээ аваад яц застдаг. Түүнээс ингээ амар хэлбэрт бол оруулдаггүй. Ойр нэр нүрэндээ зүү тавилж байгаа. Нүрэндээ ч гэдэг бүтэн биендээ зүү тавилж байгаа. Тэгээд зүү тавихаар нүрэн дээр тавьсан зүүгээс хагарахаар ингээ тухайн яг хэсэгтээ ингээд нэг бүрэн хийх хөхөрт юм бэлээ. За ингээд нарны тосоо төрхөөд ер нь нэг 5 минут хүлээсэн бол time for my foundation. Би энэ Hera-гийн foundation-ыг ер нь бол ашиглаад одоо бараг дуусч байна. Шинийг захиалахгүй бол. За багсаа болохоор ингэж жагаад жоохон үзүүр дээр нь ингэж тавьж агаад тэгээд ингээ гой тогшоод өгнө. Кремээ тавьж байгаа энэ үе бол надад жоохон хамгийн залхуутай үе санагдав. Яг нүур будахад та нар нүрээ амар гой хурдан будах дуртай юу? Удаан цагаа аваад бүр ингээд толиндоо сайхан хараад тэгж будах дуртай юу? Ямар төрлийн юм бэ? Би бол жоохон хурдан нүрээ будаад дуусгах дуртай юм байхгүй. Тэнгуут яг энэ процессыг хурдан хийж болохгүй. Энэ процессыг хурдан хийх юм бол айгүй муухай кейки болчдөг. Хамгийн төвчээртэй дээрээ тавьж хагаад тэг ихэндээ ингээд багсаар тогшгоо айгүй сонирн бод юм аа. Тэгээд тогшоол ахэр бүр удлан гоё болно. Энэ бол нэлээд шингэтэл нь тогшоол байна гэх юм уу? 1 hour later. За trust me guys. Яг энэ үеэл амар гоё хий заяа. Яг энэ тогшох, энэ foundation-а тавих үеэл маш гоё тавь. Гэхдээ мэдээж энэ гоё буухын тулд skin care маш чухал. Одоо эрүүл арьстай байхаар нүрний будаг хүртэл ингээ гоё будаг. Гэхдээ арьс жоохон муухай болсон үед ч юм уу хуурайсан үед 1000 тогшоод гоё буудаг юм шууд хагарчдаг. Ингэж жоохон арчхаас цайлсгаараа заяа. Тэгэхээр яг ингээд зураас үлдэх гэдэг. Аль болох ингээд тогшох хөдөлгөөнөөр, мөшнөр. За тэгээ яг энэ хамарны энэ нэг юм крис үүсдэг гэсэн үг шүү дээ, тий. Яг тэр хэсгүүдээ бүр экстра сайн ингээд чивжиж өгөөд ингээд тогшож байгаа. За тэгээ нүдний доотлыг хүртэл яг ингээд сайн тогшоод. Окей, за манайхаа ингээд ер нь foundation болчлоо. After 1000 тогшилт дууслаа заяа. За энэний дараа яах вэ гэхээр cushion гэдэг шүү дээ, тий. Би болохоор яг энэ Hera-гийн бас ийм cushion ашигладаг. Бүр сайн дахиад ингээд нөгөө нэг foundation хатаагүй байхад нь дахиад ингээ гоё чигчээ төгөл айгу гоё шингэн. Тэгээ ер нь бүтээгдэхүүнүүд 60-араасаа ингээ жоохон хатаад яг барьцалдах гээд байгаа шүү дээ. Тэрнээс нь өмнө газ дараагийнхаануудыг түрхээд яг нөө хуурай пудрээр төгчээс өмнө жоохон хурдтай авах хэрэгтэй гэх юм уу. За энэнгээрээ ч гэсэн яг нөгөө нэг хамарны increase үүсдэг хэсгүүдээрээ сайн ингэж өгөөд. За одоо энэний дараа болохоор concealer тавина. За би болохоор Fenty Beauty-гийн ийм concealer тавьдаг байгаа. Яг ийм куш нэрээ нэг амар ийшээ мишэнэггүй. Тэгэхээр яг нөгөө ийм лук болчихно. Би болохоор өдөр тутмын хийж байгаа болохоор зүгээр яг доотлын ингээд жоохон гоё цайруулж өгөөд. За одоо нөгөө үлдсэний нөгөө талт нь манайхаа гэртээ Univision-тэй бол анхаарлаа турнааш нь хандуулж байгаарай. Ээж аамарс эрэхтэй нэг мэдээлэл хүргэе. За Univision-ийн харилцагчийн төрөө хүмүүс залгахдаа хамгийн их асуудаг асуултын нэг нь болохоор хүүхдийнхаа ингээд утасны тохиргоог яаж зохицуулт юм бол яаж хэмдээн болоо гэж асууд юм байна. За хэрвээ танд яг ийм асуудал тулгардаг бол та бүхэн одоо Unitel app руугаа ороод энэ бүхнийг шийдэх боломжтой. Мөн дараах тохиргоонуудыг хийх боломжтой болсон юм шүү. Гэрийнхээ Wi-Fi-д холбогдсон бүх төхөөрөмжөө харах, энэ дундаас танихгүй төхөөрөмжөө хасах, гэрт зочин ирэх үед зориулаад төр зүрийн зочны Wi-Fi үүсгэж тохируулах, хүссэн газраасаа Unitel app-аараа интернет төхөөрөмжөө унтрааж асах гэх мэт олон боломжууд байгаа юм байна. Unitel app-ийнхаа Univision руу ороод интернет тохиргоо зэс рүү ороход дээрх тохиргоонуудыг та бүхэн хийх боломжтой. Foundation-ыг тавиад concealer тавиад болсон бол одоо жоохон bronzer. Тэгээ энэ удаатай би тосон bronzer ашиглаж байгаа болохоор энэ Misty гэдэг эндээс авсан
Энэс нэг жоохон гарн дээр ингэж хагаад гоё бронзер хэрэглэж бодож байна. За би тэгээд ер нь бол нэг мейкап бас тийм сайн мэддэг байсан. Саяхан нэг мейкап lesson авсан байгаа. Тэгээд тэр lesson дээр бас миний хөрхөн яг өнцгүүдийг харж байгаа надад тохирох тийм гоё бодолтуудыг санал болгосон. Тэгээд тэндээсээ бас айгүй их юм сурсан байгаа. Маш тэндээсээ нэг жоох нэг ингээ багсаараа авч агаад би хамбарныхаа ингээ нэг жоохон сүдрийг тавьчих. Голоор нь бас жоох ингээ нэг юм button nose гэх юм уу? Иймэр дүү хэлбэрийн багсаар үлдэгдлийг авч агаад жуудлынхаа сүдрийг тавина. Тавьсан багсаараа гоё смаж хийн, уусгана. Юус нүүрний бодолч юус тэр чигтээ уусгалт юм шүү манайхаа. Уусгаад. За одоо ингээ болчлоо. Одоо яах вэ гэхээр одоо хацраа тавина. За дахиад нөгөө тосон бүтээгдэхүүнүүд яваад байгаа болохоор ер нь жоохон хацраа бас би тосонгоор тавьчихж байгаа. За энэ болохоор NARS-ийн мат уруулын бодог байхгүй юу? Би тэгтээ энийг хацар болгоод ашиглаж тийм. Оранж энэ улаан өнгөтэй. Энэ бүр яг улаан өнгө уруулын бодог байхгүй юу? Би ер нь бол хацрандаа уруулын бодог ашиглаад юм гэсэн үг л дээ. За ингэж тавингуудаа нөгөө талд нь бас тавьчих. Хацрыг бол ер нь янз бүрийн газар тавихад ингээ айгүй өөр лук өгдөө штэ тий. Би болохоор энэ нэлээд дээшээгээ ингээд тавьж агаад дахиад миний нөгөө алдарт cushion дээрээ гоё ингээд тараа. Улаан хацар ингээд тавихаар ямар ихийг тавьчихва гэж байгаа мөртлөө ингээ уусгачаар баятайхан байдаг. Тэгээ тухайн өдрийн мүүдээсээ шалтгаалж байгаа хэр хацарлуугаас ингэж оруулж ямир агаа шийдэж болно. Хамгийн гол нь хойтлын өсрүүгээ бас яг сайн ингэж оруулж өгөхгүй бол зааг үлдээж болохгүй шүү дээ тийм ээ. Одоо яаралтай туурай пудраа тавих хэрэгтэй байна. За би энэ Anastasia-гийн loose setting powder, vanilla гэдэг энэ loose setting powder-ыг ашигладаг. За би баг энийг ингээ авахд таган дээр нь баг хангалттай байхгүй надад. Хизээч хэрэгж дуусахгүй хаа амар их юм бэл. Том хашиг багсаар ингэж аваад гоё унгаагаад loose хэсгүүдийг унгаагаад тэгээд маш зөөлөн нүднийхэн доороос эхлээд тогшоод бүх юмаа гоё төгжнэ. Бүх тосон бүтээгдэхүүнүүдэд төгжнө гэсэн үг. Яг баг энэ T-zone-оор л энийгээ хуурай болгодог. Бусад хэсгээр нь бол үлдээчдэг гэх юм уу. Энэ бас айгүй төвчээртэй алах юм. Энийг ингээ хурдан хийж болохгүй. Тэгэх юм бол яг амар кейки болчдөг. Энийг бас ингээ маш гоё зөөлгөн тогшоол. За тэгээд нөгөө нэг хагардаг хэсгүүдээр мөн адил дахиад тогшиж өгөөд. За ингээ хуурай пудр болчихж байгаа юм да. За тэгэхээр одоо миний нүр ерөнхийдөө бол яг ингээ гол хэсгээр амар гоё хуурай яг ингээд all together тийм ээ төгжсөн. Энэ гадна талаараа ингээ жоохон glowy пудр төрхөөгүй шүү дээ. Тэр нь учиртай яагаад гэвэл би биш тий. Одоо үзүүлэн заяа. Ерөн сүдэр мүдрэ ингээ болцсон юм чинь нүдэ будъя. За өдөр тутмын бодол юм чинь маш хөнгөн бодох туртай. Тэгэхээр би энэ MAC-ийн зүгээр нэг юм 6 өнгөтэй юм юу яри. Нэг юм peach ягаандуу тэнийг бор хоёрыг ингэж холж жагаад үзүүр хэсгийг л жоохон сүдэр оруулцдаг гэх юм уу. Dior-ийн Backstage Glow Face Palette гэд шараас нь авчаагаад жоохон голдоо тавиад. Зөвхөн голдоо. Валла мэддэг чинь манайхаа. Камер дээр хэрэг харж байгаа юм бол. За тийм үү одоо яг энэ цагаанаас нь авчаагаад зөвхөн яг урд хэсэгтээ жоохон тавьж өгөөд. Урагшаа нүднийхээ энэ хэсэг рүү оруулж өгөөд жоохон ингээд тэгэхээр ингээд нүдний уртлыг бас айгүй гоё ийм болгож өгдөг. Миний нүдний хэлбэр жоохон нэг иймэрд байхгүй юу? Уртлын ингээ улам гоё акцент өгч хурлам гоё болд юм шиг санагддаг. За одоо болохоор сормосоо будъя. Сормосон дээр болохоор би сүүлд энэ YSL-ийн Lash Clash гэдэг энийг ашиглаж байгаа. Сормосны бодог бодохтой би бараг 3 удаа л ингэдэг. Ер нь би жоохон тийм natural makeup look нэг дуртай. Өмсөг болохоор би энэ Anastasia-гийн харандаг хэрэглээд айгуу удаж байгаа. Өмсгөө бас маш энгийн. Тэр яг голоор нь яг нэг юм жоох үс дутуу хэсгээр нэг зураад жоох үзүүр хийгээд гол хэсгээс нь жоох үзүүр хийгээл. За тэгэл болоо. Энэ өмсөг урдуураа жоох өтгөн хоогоороос болохоор яг тэр хэсгээр нь ингээл that's it. Одоо тэр нэг жоох ингээд нэг юм бүрлдэж ирж гинүү манайхаа намайг нэг мэдэрч эхэлж гинүү. Хүн яг нэг л нүрэ будаал ирж чал яг голоос нь л гоё болол ирэн гот. За одоо яг гоё болох гээд яг мэдэрдэж штэ тий. За хамарныхаа сүдрийг тавьсан ч одоо гэрлийн тавина. За би энэ Huda Beauty-гийн Glow Wish гэд энийг ашигладаг байгаа. Тэгвэл нэг иймэрдүү багсаар яг нөгөө миний сүдэр тавьсан өнцөг дээрээ за тэгээд яг энэ ном дээрээ ингээл болоо. Нямар дуртай хэсэг. Би нэг арай их дуртай. Дахиад нөгөө Dior-ийн Glow Face Palette-аас авч агаад иймэрдүү юм дали brush зөө юм дали brush-аар би сая улаан юм гоё хатар тавьсан шүү дээ. Тэрэн дээр юм ягаан саа хатар тавьсан хэсэг дээрээ нэмээд
ингэ чинь гэсэн. Бүрнийх гоё юм гэрэл ингэ ороод ирдэг гэх юм уу? Nice. Тэгээд өнөөдөр би зүр нэг экстра юм хийлээ. Тэр нь болохоор саяны миний нөгөө Huda Beauty-гийн оюун нэрээ 01 гэсэн үг шүү. Fair. Энэс нэг юм ингэж авч агаад зөвхөн яг энэ хатар дээрээ ингээд тал. Ваа. Гоё юм байна. Мэдрэгдэхгүй байгаа л би яг галзуу юм шиг энэ влог болох гээд наа. Мэдрэж байгаа гэж найдаж байна манайхаа. Нөө амар энгийн минимал агаад байгаа болохоор надад л амар талент харагдаад байгаа ч магадгүй. Fenty Beauty-гийн энэ болохоор би Shady Base гэдэг 02-ыг ашигладаг шүү. За, Дали багсараа энэ хартаа Leia миний ухаал хийцэн баг. Ингээд жоохон хатар нөгөө хатар тавсагсынхаа доор тэсгийн жоох ингээд үсгийн бол жоох ингээ 90 м доор шанаагаас жоох ингэжж болох. Гэтэ би нэг тэгдэг юм дөө. Одоо миний favorite хэсэг, нүүр бодохын favorite хэсэг юу вэ гэхээр уруулаан будах. Уруул будах дээр би бас юм Hera-гийн юм хөрхэн юм сет зүйл авч исэн. Энэ голын энэ ягаан өнгийг энэ оранж өнгөтэй нийлүүлэх гэдэг байгаа байхгүй юу? За та зүр миний уруулан дээр харчих заяа. Харж байна уу? Амар гоё өнгө хаас тий. Нилэн cherry red, энэ нь ийм гоё зөөлөн пинк, энэ нь тод пинк, энэ нь peach байхгүй юу? Тэгээ энэ дөрвөн өнгө чинь ингээл янз бүрийн комбинашн гарч байгаа юм чи айгу гоё. Багсаар будахын, уруулааны будахын нэг гоё юм нөө хүрээлж болдог. За ингээд уруулаа гоё өнгө оруулчихаа. Тэнгуутаа яадаг вэ гэхээр би ийм өнгөгүй глосс. Энийг бол та нар хаанаас болно доо. Өнгөгүй глоссоор зүгээр гоё жоохон ингээд өнгөтэй болчихж байгаа байхгүй юу? Биш ээ, глосси болчихж байгаа байхгүй юу? Би тийм мат уруулын модгаас илүү глосси уруулын модг дуртай. Ерөнхийдөө бол миний мейкап нэг иймэрхүү байна. Манайхаа өдөр тутмын энгийн мейкап ийм байла. Сонирхолтой байсан багш найж гин. Зарим мэддэг юм, зарим мэддэггүй юм гоё суралцсан багш найдаж гин. Тэгээд энэ лукийг туршиж үзээд ямар бас нэг энэ сэтгэлдээ орно ирээд хэлээрээ манайхаа. За тэгээ бүгдээрэнд нь өдрийг сайхан өнгөрүүлгээ гэж хүсье. Хайртай шүү.